Сайн байцгаана уу хүмүүст сонсогчдоо. Та бүхний энэ өдрийн амрыг ирнэ мэндэж хэлье. За манай 10хан подкастын 2 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. За подкастынхаа эхэнд сонсогч та бүхэндээ подкастынхаа зорилгыг танилцуулъя. За подкастын маань зорилго бол зэвсэг төчний үйл ажиллагааг сурталчлах, цэргийн алба хаагчдад орчин үеийн цэрэг улс төрийн цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй хүргэх, Монгол улсын иргэд залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлж иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм аа. Ингээд манай өнөөдрийн подкастын оролцогчид зэвсэг төчний 331-р ангийн гэрээ цэргийн албан хаагчдын төлөөлөл оролцож байна. Гэрээ цэргүүд маань их онцлогтой Баян-Хонгор аймгийн Баян-Өндөр сумаас алба хааж буй Загц сүрэнгийн Цэвэ Аравдан, Хинтээ аймгийн Дадал сумаас алба хааж буй 2 ихэр гэрээ цэрэг буюу Төвдөөгийн Бэлх харцаг, Төвдөөгийн Мегмрэг үннаар оролцож байна. За хэрхэн гэрээ цэргүүдийн энэ өдрийн амрыг ирье. За албан тавтай яв. За тэгээд юуны өмнө урилгыг хүлээн авч подкастт оролцохоор алс олон баян үлгийгээс хөрөлцөн ирсэн та бүхэндээ баярлалаа. Энэхүү подкастаараа хэдүүлээ гэрээ цэргийн албаны онцлог, мөн хугацаа цэргийн албаны онцлог. За тэгээд та бүхний одоо ирээдүйн зорилго зорилт ер нь тэгээд өөрийнхөө одоо хааж буй албаныхаа талаар онцлогийг одоо сонсогч түмэндээ хүргэхийг зорино. За ингээ юуны өмнө та бүхэн өөрсдийгөө одоо сонсогчдод танилцуулаач. Та бүхний амрыг ирээ. Намайг Загц сүрэнгийн Цэвэ Аравдан гэдэг. Загц сүрэнгийн 4 дахь болж 2001 онд төрсөн. Би Баян-Хонгор аймагта 10 жилийн Уган Баяр хөшийн удирдлагаар төгссөн 2 дугаар сургуулийг. За манай хоёрыг намайг Төвдөөгийн Мегмрэг гэдэг. Би Хинтээ аймгийн Дадал сум төрж өссөн. Ерөнхий бодлоготой сургуулаа Дадал сумдаа төгссөн байгаа. За Мегмрэгэн бид хоёр бол ихэр намайг Төвдөөгийн Бэлх харцаг гэдэг. Би Хинтээ аймгийн Дадал сумд өсөж Төвдөөгийн баг хөвгд болж төрсөн. Тэгэхээр өнөөдрийн оролцогчд маань, гэрээ цэргүүд маань хугацаа цэргийн алба хаагаад хугацаа цэргийн албыг аль ангид хаалаа? Зэвсэг төчний 32 дугаар анги. Таагаар он жууд уу? Тэ он жууд. Хугацаа цэргийн албанд ирэхэд ер нь анх юу нөлөөсөн бэ? Тэгээд яагаад цэрэгт явах болсон бэ? Хугацаа цэргийн албыг бол яг иргэний үүргийнхаа дагуу цэргийн албанд татагтаад таасан байгаа. Миний хувьд бол аав ээж нөлөөсөн. За. Тэгээд аав ээж цэрэгт яваад ирэх хүүхэд нь. За тгий. За Ер нь бол дортойсэн. За миний хувьд бол аав ээж их нөлөөсөн байгаа. Манай аав цэрэг халах гол 3 жил алба хаагаад тэгээд Тэг аймгийн Дадал сумд ирээд Тэлийн цэрэгт орсон байгаа. Тэлийн цэрэгээр нэг 3 жил яваад тэгээд өөрөө орхисон. Тэгээд манай аав тэндийг харамсдаг юм шиг байгаа тэрнгууд. Намайг хөвгөдөө цэргийн албаар яваарай. Хугацаа цэргийн албаа хааж тэгээд үргэлжлүүлээд улираа тэр ангитай хатгачаар ороо гэж зөвч байсан. Тийм болохоор би хугацаа цэргийн сонгоод Хугацаа цэргийн албаа хаагаад зөв аавын захиасыг биелүүлж байгаа. Сайн хүү байна. Хугацаа цэргийн албанд ирэхээс өмнө ямар залуучууд байв? Цэрэгт явахаас өмнө юу хийдэг байв? Тэгээд ямар залуучууд байсан бэ? Ер нь өөрийгөө хэр өөрчлөгдсөн гэж бодож байна? За би 2001 оны 8 сарын 15-нд Загц сүрэнгийн 4 дахь болж төрөөд ер нь бол сургуульд орчлоо хөдөө мал дээрээс. Тэгээ хөдөө мал дээрээ згаад сургуульд ороод сургуульдаа 2020 онд төгсөөд тэгтээ сургууль дахтаа би давхраас гэрэл зургийн ажилладаг гэсэн. За. Гэрэл зураг дөөр сонирхолтой тий. Гэрэл зургийн газар ажилладаг гэсэн. Тэгээ тэгж жаад яг ингээд сургуулаа бараг төгсгөжсэн чинь ингээд цэргийн зарлал ирсэн. Тэгээ бараг төгсчээдэг цэргийн зарлал ирдэг. Тэгээд ингээд дүнгэж төгсөөл цэрэгт татагдаад тэгэл бас бараг төгсч амжааг л басна. За миний хувьд бол 2001 оны 9 сарын 18-нд Төвдөөгийн баг хөвгд төрсөн. Тэгээд багасаа мал дээрээ байж байгаа сургуульд ороод сэтгэр сумынхаа 10 жилийг баяж явуулах хэрэгтэй СМБ ангид төгсөөд 2016 онд Төв аймгийн Эрдэнэ сумд мэргэжил сургуульд удирдлагын төв үн мишийн механизм оператор төгсөөд цэрэг албанд. Анх хугацаа цэргийн албанд албаа хаачаад
Тэгээд гэрээ цэргийн алба руу ингээд үргэлжлүүлээд хаах гэж байна гэдэг ингээд шийдвэр гаргахад одоо арга ирнэ яаж хүлээж авч гэрээ цэргийг нь яаж ингээд ийм алба байдгийг мэдсэн бэ? Яаж элсэж оров? Элсэж ярих хувьд бол зэрэгт алба хааж хат ингээд тусгай хүчний цэргийн мандлаас тусгай хүчний цэргийн ангиуд гэрээ зэрэгтэй болж байгаа. Тийм мэдээллийг тусгай хүчний цэргийн мандлаас хэлж танилцуулсан. За сонгох болцсон шалтгаан гэх юм бол гэрээ зэрэг илүү боломжтой харагдцалтай ер нь бол 1 жил халбаагаад хэрэг өөрөө чадах юм бол ажиллагаанд явж болдог. Ахлагчийн албыг сонгож болох гэсэн. Тэр бол нээлттэй байдаг. Гэрээ зэрэг хугацаа зэргийн албаа ч юм уу ахлагчийн албанд бол нээлттэй байдаг. Тэгээд гэрээ зэргийн алба бол татсан зүйл нэх юм бол мэдээж богино хугацаанд ажиллагааны газар оронд очдог. Албаа боломжтой гүйцэтгэх нь тий. Тэгээ бас баг зэргийн өөртөө мөнгөөр өмтөлөх үүсгэх тийм боломжийг олгодог тий. Гэрээ зэрэг нөрөө бас цалинтай. Тийм амралттай. Тийм байдаг болохоор гэрээ зэрэг их боломжтой санагдсан. Бас яагаад ингээд тусгай хүчний цэргийн ангиудаас 331 гээ уулын тусгай батальоныг сонгох болсон шалтгааныг бол ийм болсон. Тэгээ манай тусгай хүчний цэргийн командлаас ингээд ирээд танилцуулга болоод явсны дараа манай ажиллагааны офицер боловсролын нэмэр гээд залуус одоо ороод тендер болсон. Тэр залуу ингээд бидрийг яг танилцуулгаараа явсны дараа өөрөө баян үлэгт ажиллаж байсан юм байлаа. 340 төгрөг ингээд. Тэгээд та нар 100 мөсөн дээр гулгаж үзсэн үү гэдэг бидрээс асууж байна. Гөө. Баян үлгээд очих юм бол голгоо шүү дээ. Тийм удраа тэгээд тэр чи одоо тийм өндөр төстэй уултгаа ойрхон байт юм уу гэдгсэн чи. Гэхдээ ер нь бол ойрхон. Тийм хол ш. Гэтэ дарга нь тэр чи ажилдаг байхдаа ер нь бол нэг амралтын өдөр мөдрийг харж байгаа. Баяр наадмын өдрүүдэр бол яваад 100 дандаа чаргаар голгож тагладаг гэдэг тэр юм яриад. Тэгээд тэр нь их надад гой санагдцалтай. Баян үлгийнх гой газар байт юм байна. Ер нь гоё санагдаа. Тэгээд газар орны хүн. Тэгээд нэг уулын тусгай батальон эдэргээ ярихлаар бас сүрдмээр гоё штэ тэр чинь. Тэгээд ер нь бол гэрээ цэргийн албанд орё. Энэ анги гоё юм байна гэдэг тийм шийдэлтээр сэтлийг. Тэгээд ер нь бол сонгосон доо. Миний хувьд бол гэрээ цэргийн албыг сонгосон нөө. Аав ээж маш нөлөөлсөн байгаа. Манай аав ээж ер нь бол аавгаа захиасыг биелээ. гэсэг Үргэлжлүүлээл цэргийн болъё гэж сонголт хийсэн байна тий. Хоёр ихний хувьд бол одоо гэрээ цэргийн албанд анх яаж орчив? За гэрээ цэргийн албанд орох болсон шалтгаан маань бол аав ээж маань Нөлөөсөн. их нөлөөсөн. Тэгээд бид хоёр хугацаа цэргийн албаа гэдэг халагдах гэсэн юм. Тэр чинь хизээлээ. Халагдахаас нэг 2 3 хоног өмнө тусгай хүчний цэргийн командаас танилцуулга хийсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө бид нар яг ингээ халагдахаар ингээд тусгай хүчний цэргийн командалд ингээ гэрээ цэрэгээр орох өргөдлөө бичээд бүгдийг яг халагдахаар байна. За. Тэгээд тэр шин халагдахаас байхгүй бид нар өөрөөр халагдахаас ингээ урд шин оройн тооны дараа ингээ өргөдлүүдээ бичээд бичсэн. Тэгээд тэр хоёр чинь тэгээд ах тэр чинь хоёр өөр рот байсан. За. Тэгээд би ахыг чи хоронд ч гэж мэдээгүй байсан. Тэгэл өргөдлөө өгчөөл маргааш нь тэгэл маргааш нь жигсаалаа. Тэгээ өглөө жагсаас Өглөө жигсаас тийм манай ах гарч ирсэн. Шүү. Жагсаас одоо нэг гэрээ цэргийн албан гар гэдэг. Тий. Жагсаас нь чинь манай ах гарч ирсэн. За та хоёр ихэр бол хоорондоо ярилцаагүй байна тий. Хамт явъя гэж юусоо ярилцаагүй юм тий. Өөр салбар байсан болохоор. Тэгээд та хоёр л аавынхаа захиасыг маш сайн биелүүлсэн байна да. Тэгээд шахихаа өргөдлөгсөн мэдсэн юм байна. Тэгээд гэртээ очиод сар амарчаад тэгээд юун дээр Балаамартай юм дээр ирсэн байсан. За. Тэгээд 330 31 гээд хоёр анги ялгаад сонголт байсан. За. Тэгээд тэр шин аав ээж тэгээд дархан тэгээд за дарханд өгөө нэг мэрэгчлээ матбуулгын мэрэгчлээ 330 дугаар ангид энэ хоёр орохоор өргөдлөгцөөсөн байхгүй. Тэгээд манай аав ээж арай ойрхон очиж иргэжихэд амар муу. За тэгсэн чинь би тэр зогсож чинь манай 331 лөө орох юм байна. 330-аас 331 лөө орох юм байна. Тэгсэн чинь манай ах гараа. За тэр наач яаж байгаа вэ? хоорондоо ярилцаагүй. Ярилцаагүй шүү гараа шүү дээ. Тэр байгаад тэгтэн гээл. Тэр ах нь яагаад 31-ийг сонгосон юм 331. Би анхаасаа 331 дээр ингээд орё гэж бодчихсон. Уулын тусгай бодлоо. Уулын тусгай гэдгээр нь зөвлөж. Би өөрөө ууланд яг дуртай юм даа. Тэгээд за яах. Тэгээд 330 таа болтхөө 331 таа ахтайгаа хамт явах уу гэдэг. Тий ахтайгаа асуултанд ороод. Тэгээд асуудал нь ороод бодчих. За яаж ганцаар нэг явуулах вэ? Тэгээд би гараа өрөөд тэгээ 330. Тэгээл хамт ясан. Нэг рүү басна. За бас их
сонирхолтой саналаа өгч орж ирсэн байх шүү та хоёр. Тэгэхээр цэргийн албанд ирэхэд одоо Монгол улсын өнцөг улам бүрээс одоо залуучууд ирж албааж байгаа. Тэгэхээр эдгээр залуустай ингээд харьцахад ер нь харилцааны хувьд бол ямар байв? Төвхтэй байв уу? Ер нь яаж ойлголцсон бэ? За тэрний хувьд бол тийм төвхтэй асуудал байхгүй. Аль болох найзлах, нөхөрлөх юм тал дээр л гардаг. Тэгээ ер нь бол одоо цэргийн албаагч хоорондын харьцаа тэр зүйлүүдийн цэргийн дүрмээр заагаад өгсөн байдаг. Одоо хааны хөдөлгөөн хүмүүл ажиллагааг ер нь бол цэргийн дүрмээр заагаад өгсөн бүх зүйл командаар. Тэгээ цэргийн албаагч хоорондоо нэгнийгээ яаж дуудах нь заагаад өгсөн байдаг. Цэргийн албаагч хоорондоо таа гэж харьцах хэрэгтэй. Тэгээ цал албамжсаал харгалцахгүй. Тэгээд ерөнхийдөө бол ингээд цэрэгт чаданх ингээд ажиллахад тэгэл том дарга нар ирэл та хэм блэ хэд настай байлээ гэдэргээл тэгэхээр ингээд амар эвгүй санагддагсан. Хиндэ тэгээд амар өгсөн байж намайг таамаа. Настай болсон юм шиг нэг тэг санагддаг. Тэгээд ерөнхийдөө бол тэр бол маш гоё юм. Харилцааны маш том соёл. Яг ингээд цэргийн дүрмээр ингээд том цалтай ч гэсэн намайг таа гэж бодглохлоор яг тэр үндэ над үнээр гоё санагддаг. Би бас тэгж харьцах хичээдэг. Гэрээ цэргийн алба, хугацаа цэргийн алба хоёрын одоо ялгаа нь яг юу? Одоо цэрэгт явах гэж байгаа залуучууд эсвэл бол одоо яг цэргийн алба хааж байгаа дүүнэр чинь ингээд сонсож байгаа. Тийм. Тэгэхээр тэдгээр одоо залуучуудад хандаад ер нь ялгааг нь бас гоё тайлбарлаж хэлээч. Хугацаа цэргийн алба бол ийм, гэрээ цэргийн алба бол ийм, ингэрээ ялгаатай гэдэг. Ерөнхийдөө бол сая Цэвэн Аравдан маань бол бас боломж гэрээ цэргийн одоо давуу тал боломжийн талаар ярьлаа л да. Тэгтээ албаны хувьд бол яг ямар өөр гэдгийг тэрийг нь бас. За хугацаа цэргийн алба бол ер нь бол нэг хүмүүсийг ингээд цаанаас нь 18 нас хүрэхлээр Монгол улсын иргэнийг цэргийн алба хаалгахаар тэгээд иргэний үүргийн биелүүлээд албыг нь 365 хоног хаадаг нэг жил. Гэрээ цэргийн алба бол өөрийн хүсэлтээр би ингээд алба хаамаар байна гэдэг өөрөө хүсээд өөрөө ингээд хүсэлтээ өгөөд гэх юм уу. Мэргэжлийн тал руу. Тийм, мэргэжлийн тал руугаа. Ер нь бол хугацаа цэргийн алба нөгөө нэг цэргүүдийг одоо цэргийн анхан шатны мэдлэг, цэргийн эх орон чөмөжил олох чиглэлээр тийг сургадаг. Гэрээ цэрэг нь болохоор тэр хугацаа цэргийн албыг хаасан залуусыг мэргэжлийн цэрэг болгох мэргэжлийн тал руу бэлтгэдэг. Зөв. Гэрээ цэргийн албан дээр төржээс анхны сэтгэл юу байна? Манай хоёр ихээр анхны зүгээр одоо байх гэсэн. Ямар газар ирчих вэ гэж бодож байсан. Баян үлгийд очсон. Эхлээд нөгөө юунд хамрагдсан гэсэн те. 14 нөгөө ажлын байрны тэр сургалтанд хамрагдахад бол та хэдэд бол нөгөө өмнө нэг жилийн албаа хаасан байсан болохоор харьцангуй давуу байсан. Ер нь бол гайг бассан. Тэгээ нөгөө нэг 5-7 дахь сургалтын нэгдсэн төв дээр бидний гарч ирсэн нэг анх тусгай хүчний гэрээ цэргүүд ангидаа авч болохоор ер нь тэр талруу бас жоохон сургалт төрлийн юм ороод тэ ер нь тэгэхэд их бас их зүйл сурж авсан. Тэр сурсан мэдсэн зүйл нь ажлын байран дээр очиод хэрэг болсон. Монгол орныхаа манай хоёр ихээр бол одоо Монгол орныхаа зүүн хязгаар Хинтийн нутгаас Монгол орныхаа баруун хязгаарт чиж алба хааж байгаа юм байна. Газар орны яг юу ч бодогдож байна. Хол байх ер нь ямар байна? За манай аймаг Хинтээ аймаг бол гой ураа моттой, уултай, устай. Тэгээ урдуураа талтай. Тэгээд Баян-Улгийн аймаг бол өндөр хайрхнуудтай. Алтай давтан бог сүрлэг уултай. Уулын сүрдмээр штэ энэ тэмрүү застай бол ингээл замаар явж байгаад нэг бид нар ингээд ховдоос хойшоо явахад дөнгөж ховдоос хойшоо гараад явж байгаа цам гараа харих харагдал. Тэгэл нөгөө застай бол хараагүй. Манай аймагч угаасаа ганцхан застай болоод байна чи ихөө гэдгээд тэргээл харж ирснээс өөр тийм амар сүрлэг ууларч байгаа. Тэгээд анх цам гараа харихаас сүртэл харагдал. Холоос ингээд дөнхөйгөл тэгэл цааш явахад ер нь уулнууд юм өндөр амар сүрлэг. Тэр нь дээгүүрээр хүнээс сонссон л та. За Баян-Улгийн хэрэг гоё өсч өндөр гэрийнхэн тооноор уулнаар хичээд штэ. Тэгээд Зөв аймгийн хүн чамд бол гэрийнхэн тооноор уул харагдаг гэхээр бас гайхаж бодлоо энэ даа. арай л тэгээд зарчаад хараад харагдан байжтэй.
Манайхан чи ярьдээ шүү дээ. Ингээд тал нутгийн хүмүүс уултаа газар очихоор ингээд нүүрэн дээр нь ингээд уул талчаад ингээд айгүй байдаг гэх. Гэсэн чинь нэг уултаа газрын хүмүүс тал газар очихоор ингээд бүр ингээд хараа цуцам тал ингээд бүр юм сонирн байдаг гэдэг. За тэгэхээр маш том зорилгыг өөртөлж зүүн хязгаараас баруун хязгаарт баян хонгорнотгоос мөн баруун хязгаар руу аль тааж байгаа өндөр залуучууд байна. Гэрээт цэргийн албанд ирээд одоо хугацаа хэр хугацаа өнгөрч байна? За жил 4 сар болж За та нар чи 2 жил хаах хэрэгтэй тий. тий. 2 жилээр гэрээ байгуулсан тий. Жил 4 сар гэдэг чи одоо үндсэндээ хагас жил үлдчихэж байгаа юм шүү дээ. Оо за хугацаа бол нэлээд төгссөн. 8 сарын хугацаа болж байна. Тэгэхээр одоо сонж тарах. Тех овтой нэг хийсэх бол ажиллагаа тэгээ өөр гүйцэтгэх бол тэгээл хугацааны хувьд хиймээ. Гэрээт цэргийн албаны өдөр тутмын амьдрал ер нь ямар байдаг вэ? Манай сонсогч нарт нэг сайхан за яг л нэг ийм байдаг гэрээт цэргийн алба бол гэдэг. За гэрээт цэргийн албаны өглөө яаж эхэлдэг гэх юм бол гэртээс ирээд хоолундаа идээд тэгээд ажилдаа явна. Өглөө манай ажил 8 цагт ордог. Тэгээд 8 цагт өглөө анги нэгдээд ер нь бол өдөр тутмын үйл ажиллагаа эхэлнэ. Өглөө нэгдэлтэн дээр нэгдэлт болоод тэгээд тараад ерөнхийдөө ангийн дотоод нэг хичээл сургалтын төлөвлөгөөнийхөө дагуу хичээл сургалтнаар явдаг. Бус хүмүүс нь болохоор бусд чижтэй зарим одоо тэр өдрийн томилгоот хүмүүс бас 10 хоногийн манай дотоодын 10 хоногийн манай томилогдсон хүмүүс нь 10 хоногийн мананы өөрийн гүйцэтгэх явна. Бусд бүрэлдэхүүн бол хичээл сургууль, бэлтгэл сургуультай гэдэг. Ерөнхийдөө тогтмол бэлтгэл сургуультай. тэгээд анхан шатны мэдээлэл юм төв. Ер нь бол тэгээс сургуулийн төлөвлөгөөнийхөө дагуу явдаг. Анх орж ирж байгаа хүмүүст нь анханаас нь ингээд заагаад явдаг. Оос ихээр Миний наазахаас нь олс өгөх. Олсоо яаж ингэдэг ах. Яаж худрага зөв харуулж өмсөх байсан хуулаад. Тэгэхээр уулын сургалт бол бусад танай ангиуд бусад ангиудаас бол зэвсэг төвчний бусад ангиудаас бол үнэхээр онцлогтой юм тий. Уул нь авирна, уулнаас буун. За тэгээд одоо өөр бусад үүргийг ууланд гүйцэтгэн гэдэг тэгэхээр сургалт бол үнэхээр сонирхолтой санагдаж байна л да. Тэгээд сургалтынхаа талаар сайхан тайлбарлаж сонирхолж ярьж өгөөч. Сургалтын талаар гэх юм бол ер нь бол тэгээд нэг анхаашны зүйлс нь бол зүгээр одоо өөрийнхөө тоног хэрэгслийг яаж хэрэглэх вэ? Тэр тал дээр нь зан яаж яах вэ? Энийг яаж эхлэх вэ? Энэ карбиныг яаж зөв харуулж хийх вэ гэдэг нь Яаж класс зааж өгөх. байгуулах вэ? Тэгээ ер нь өөрийнхөө аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг. яаж олсноос буух тэр. За тэгээд дараагийн ээлжинд бол хаданд одоо авирч эхэлнэ. Дээсээ гарах, буух, босоор авирах. За ингээд зам тавих. За тэр зүйлсийн дааж. Тэгээд Дараагийн ээлжинд бол Батан гараад даа шархтан батан гараад. тэглэг явах уу? Уулархах газраар одоо өвчтөн яаж тээвэрлэх үү? Тэгээд жижиг бүлгийн тактик ажиллагаануудыг ууланд яаж зохион байгуулах вэ? Яг Тэр нь хичээл сургуулиуд орно. газар хоолнуудыг яаж гарах уу? Олсон дээгүүр дамжиж яаж гарах уу? Тэр бүхний зав. тэгэхээр сургалт бол маш их юу шаарддаг бах тий. Тэсвэр тэгээд эр зориг тэгээд одоо тэр уул ханан хад тий өндөр уулан дээр ингээд гараа авирах буух өдргээд төсөөлж ийн л да. Нилээ эр зориг шаарддаг. Ер нь айж гайг Энэ нь бол анх ингээд төвдөрт гарахад бол жоох үгүй байдаг. Ер нь ингээд дээр гарчаад ингээд хаднаасаа зуураад ингээд ер нь ингээд тамаг вэж хангалаад тахлаар жоохон хэцүү ядардаг. Тэг гар сүүлдээ бас орчихсон. Суултаа судлаад явах ямар асуудал байхгүй. сүүлдээ сураа дасаад ирэхлээр ерөнхийдөө гайгүй. За. Тэгээ ерөнхийдөө тэгээд хүмүүс их амархан Ганцхан юм санагдах шиг та тэгээд ханаг гэл хавраал буугаал ер нь тиймэрхүү амархан юм идэг байх гэж. Ер нь яг ингээд өөр очиод үзэх юм бол бас арай өөр. Тэгээд зэрэг одоо ингээд уулын спорт гэхлээр одоо нэг хүмүүс нэг спорт тал руугаа ойлгож байгаа. Тэгээд ингээд цэргийн болоод ирэхлээр бас арай хүндрүү. Одоо буу агсамжтайгаар ингээд Дээр нөгөө агсамжаа 60-тайгаа хувийн зэвсэг тий. хавь хамгаалах хэрэгцээтэй очихлоор бас ерөнхийдөө ингээд шалгууныг нэлээд хязгаарласан байдалтай бас дээрэс нь өөрийнх нь чин нэмэгдэн тэгээд ирэхлээр бас жоохон хүн талтай болдог. Ер нь бол хүндэл эсвэл Та хүн одоо мөн ангийн чинь үндсэн сургалтаас нөгөө олон улсын хамтарсан сургалтанд оролцдог гэсэн тий. Тэр сургалтын Манай ангийн одоо үндсэн
одоо олон улсад хамтарч явуулдаг сургалтуудын нэг нь бол одоо нэг холбооны бүгд найрамдах Герман улсын улстай хамтарсан уулын явган цэргийн сургалт жил болгон болдог. Энэ жил 4 дахь жилдээ хамтын үргэлжлэн явж байна. Тэгээд бидний хувьд гэх юм бол одоо 2 дахь жилдээ жилдээ 2 дахь 2 удаа оролцсон гэсэн анхан болон дунд шатханд дунд болон агсан шат дунд бол агсан шат. Зөв зөв. 21 онд 22 онд хамрагдсан. Одоо ирэх жил дахин амрагдав тий. одоо эх жилийн сургалт маань Манай баян үлгээд баярлалаа. Одоо бол Алтай 5 мөнгөд дараа жилийн сургалт маань олгдсон байгаа юм байна тий. Зөв зөв. За та гурван хувьд одоо удахгүй инхий сөхөл ажиллагаанд оролцох гэж байгаа гэж сонссоо. Сонгон шалгаруулалт юм дараад тэнцсэн байна тий. тэгсэн сая хэдэн сар эднэрлээ 8 сарын 20 гүй 8 сарын 7 сарын 20 7 сарын 20 орсон. Тэгэхээр ажиллагааны сонгон шалгаруулалт ямар гайгүй одоо ийм бэлтгэлтэй залуучуудын хувьд бол тэгээд ерөнхийдөө гайгаас тий. Тэгээ залуучтай бас эрүүл мэндээсээ модорой ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндээр үзлэгээ бүх одоо үзлэгээр орно шүү дээ. Эрүүл байх хэрэгтэй. Спортлог байх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо та бүгд ойрын зорилго одоо юу вэ? Одоо энэ хийсэх болох ажиллагаа. Холын зорилго юу вэ? Холын зорилго гэх юм бол юу ч гэсэн ихийг зөвхөн ажиллагаанд оролцоод их орондоо ирээд цаашлуулаад дөрвөлжлүүлээд ахлагчийн албанд шилжээд зүтгэгчэндээ хэрнээ ажиллах гэж бодоод ааштай үргэлжлүүлээд ажиллах тийм хүн зорилготой. Тэгэхээр бас ирэх зэрэг бол үнэхээр давуу байна л да. 2 жил албаахтай цалингаа авчихна. За дээр нь жил гарan албаагаад өөрөө чадж шалгалтаа өгөөд тэнцүүл тэгээд инхийсэх болох ажиллагаанд үүрэг гүйцэтгэж чинь тийм ээ. Нэг жил. За инхийсэх болох ажиллагаанд үүрэг гүйцэтгэсний давуу тал юу вэ? Инхийсэх болох ажиллагаанд оролцоод ирэхэд бол мэдээж нэгдүгээрт одоо за нэгдүгээр цанхаг юм байна л да. дээшлэн Өөрөө тодорхой хэмжээний мөнгөөр төлөө өсөж чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ хоёр дахь юм бол одоо ингээд стаган дунд одоо инхий дэмжих ажиллагаанд орчих нэхлээр бас тодорхой хэмжээний нэр дээр яваад байгаа байхгүй дэр чи инхий дэмжих ажиллагаанд оролцсон гэдэг чи өөрөө өвдөж гэсэн тэгээд ингээ хүнд ярахад хүртэл гоё зү. Хийлгүй байх уу тий. тий. Одоо бид бамбис ажиллагааны 12 дугаар ялжсаар ингээ өөр гүйцэтгэж байлаа гэдэг хүнд ярахад хүртэл сүртэй тийм гоё сүрдмээр. Дэлхийн халуун цэгт гүндэцүү амьдарч байгаа улсуудад нэгдсэн үндэсний байгууллагын цэрэг болж аюулгүй байдлыг нь хангаж ажиллана гэдэг бол бас нэр төрийн хэрэг байлгүй яах вэ? Анх инхийсэх хөх ажиллагаанд явах за иймэрхүү боломж байдаг гэд гэрээ цэргийн албаа ингээд ар гэртээ хэлэхэд бол яаж хүлээж авч ив? Найс нөхөд. Тэгээд нэг анх гэрээ цэрэг болоод тэгээд нэг жил албаагаад нэг жил ингээд ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлдэг гэсэн ингээд хүн амтэлж байгаа. Ямар гоё юм бэ? Тийм боломж байт юм. Гэрээ цэргүүдийг ер нь явуулт юм уу гэдэг хүмүүс их асууж байна. Яг гэрээ цэргүүдийг яг явуулт юм дээр чинь дандаа офицер ахлагч нар тусгай хүмүүс тэгээд асуусан. Тэгээд манайх ингээд тусгай хүчний цэргийн анги болохоор явуулна гэсэн. Явуулдаг гэсэн ингээд. Би яг тэр үедээ бас сайн мэдэхгүй л байсан л та. Явуулдаг гэсэн баха мэдэхгүй сайн. Би өөрөө сайн мэдэхгүй байна гэдэг. Тэр талаар бол нэг сайн ойлголттой байгаагүй. Тэгээд яг анги байгууллага дээр ирээд ингээ мэдээлэл авах юм бол гэрээ цэргийн албаагч бол ажиллагаанд үүрэг гүйцэх бүрэн боломжтой байдаг. Тэгээд офицер ахлагчаас илүү боломж өгдөг. Сонсчихлоо. Тэгээд ер нь бол илүү гэдэг нь цаг хугацааны хувьд илүү ойрхон амархан 1 жил албаагаад тэгээд 1 жил. Тэгэхээр ер нь ахлагчаар бас ер нь 2 жилээр хурдан явах боломжийг олгож байгаа байхгүй. Тийм даваа талтай байх нэ. Хугацаа цэргийн албанд явхаас өмнөх мегмар гүн хугацаа цэргийн алб хаасан бэлх харцаг за ингээ гэрээ цэргийн алб хаасан цэвэ аравтан гэдэг ингээ энэ үе ингээ харьцуулбал та гурав юу гэж одоо ямар өөрчлөлт байх вэ? Тэр өөрчлөлтүүдийг бас хэлээч. Ер нь хэр өөрчлөгдсөн гэж бодож байна өөрийгөө. Маш их өөрчлөгдсөн. Би өлтөр сэтгэл зөө надад Тэгээд одоо амьдралаас хоригдлуулсан туршлага, хилийн мэдээлэл, тэгээд цэргийн хэргийн мэдлэг, тэгээд зэрэг их оронч хүмүүжил гэх мэт. Ер нь бол цэрэг маш олон зүйлийг сургадаг. Зөв хайрц сурах. Хүнээр хүндлэх, хүндлүүлэх, хаана ямар байх тэр талаар цэргийн алба зааж өгдөг.
Гэрээт цэргийн албыг ингээд 2 жилийн албыг жил 6 сарын авчлаа. Ингээ эргээд ингээд энгийн байснаа одоо нэг цэрэгт иржсэнээ бодохоор бол бас л тэгээ дунд нь хувцас цэргийн албагаа ингээд бас л хол ялгаа гарч байгаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээ. Нөгөө одоо энгийн байгаа найзуудтайгаа ингээд ер нь сошиалар, фейсбુક юмараа холбогдчихл байгаа. Тэгэлгүй ингээд 10 жил амралтаараа та нар ч амралт идэлдэг гэсэн. амралт ээлж хамралт гэдэл нь. Тий. 6 сар Жилд нэг удаа амарч юм. Тий. Амралтаараа очиод найз нөхдөдөө уулзахаар юу ч яах юм. Маш хөөжлөгдсөн байна гэдэг. Аа. Тэгээ ер нь бол ингээд найз нөхдөдөө очиод уулзахад тэрнийх гоё гэдэг ингээд найзтайгаа донд тодорхой хэмжээний хүндлэлүүдээс нь цэргийн ингээд цэргийн талаас нь их хүндэлдэг. Тэгээ миний найз ингээд тусгай хүчний цэргийн албаа ингээд тусгай чинь тусгай хүчний цэргийн албаа хааж байгаа ингээд тусгай залуу малаа явуулж илээ. явуулж байна. Таад бол тэгээ тусгай чинь анхны гэрээ цэрэг байдаг. Тэ? Тэгээ. ер нь би одоо бас ингээд боддоо ш таа юм. Ингээд би нэр ингээд бас азтай ч юмсэг те. Ингээд тусгай хүчний анхны гэрээ цэрэг за тэр тусмаа анхны тусгай хүчний командлын анхны ангийнхаа бас анхны гээд хоёр анхдагч болж байгаа байхгүй. Зөв. Аливаа юмны анхдагч байх бол Тий. бас гоё л да. Хожим түүхтэй. За тэгээ одоо тэгвэл ихээс их ажиллагаанда үргэ амжилттай гүйцэтгээд ирээд тэгээ бас одоо юу болох нь чинь найзууд чинь одоо тэгээд ихээс их хөлөгч цолоо гэж одоо ямар бахархан л та. Тий. Тэрнийх гоё гэдэг найзуудаас авч байгаа хүндлэл тиймэрхүү зүйлүүд бас гоё санагддаг. Гэрээ цэргийн алба хааж байгаа хугацаанд одоо хөгжилтэй зүйл юу тохиолж вэ? Мөн юу тохиолж вэ? Хүндрэл бэрхшээл алба хааж байгаа хугацаанд чинь сайн өнгөрсөн хугацаанд тийм зүйл байна уу? Нэг сайхан Хөгжилтэй мөх юм бол хөгжилтэй зүйлээ нэг сайхан. нэг юм болсон юм аа. Сая холбооны бүгд нэрмт Кермостой хамтарсан сургууль левээр яадаг хгүй. Нэг гээд тусгай ажиллагааны нэг тиймэрхүү сургалт явагдаад. За. Тэгээд ингээд манай тагнуулын салаа ингээд мэдээлэл олзорлж ирэхээр тагнуулын тасаг яваад тагнуулаа үлдээд буцаад ирлээ. За. Манай салааны нэг хүн байдаг. За. Тэгээд тэр манай хүн нэг тагнуул хийж байгаа тасгийн дарга явъя гэдгснээ наана байж гэж ойлгоод ингээд тогсныг ингээд яг ингэж яхад нь харцсан шиг. За. Яг ингээд буцаад гараа буулгахад нь харцсан шиг. Ингээд наана байж гэж ойлгоод тэгээд манай хүн үлдсэн. Тэгээд нөгөө буцаад ирсэн чинь нэг хүн буцаад ирсэн чинь гэж яах вэ? Буцаа явах гэж чинь нэг хүн байдгүй. Тэгээд нөгөөтгөө хагаад хэсэг зур саацсан. Тэр бол жоохон хөгжилтэй юм шиг байна. Ганцаараа үлдсэн. Ганцаараа үлдсэн. Тагнуулын тасаг маань буцаа явах байдаг. Аргагүй шим шүүн юм бэ. Тэгээд яаж яхад шигүүн ой модон дотор асуултаа. Тэгээд нөгөөтгөө хагаа явах гэдэг тэгэхээр дайснуудаа мэдгэж гэдэг. Нөгөөтгөө хайж болтгоо. Дуудаж болтгоо. Шимээ гаргаж болтгоо. Тэр бол мань юм яаж ойлголцсон. Тэгээд ер нь нөгөөтгөө хайсаа. Манай залуу жоо өөрөөс жоохон сэргэлэн залуу залуус тийм ойлголт тэгээд. Тэгээд нөгөө залуу манд гэдэгтэй бас жоохон буруу сэтгсэлэлтэй. Уулан дээр гарч харах гээд уулаад явсан. Тэгээ харахгүй шин уулан дээр гарч хүн харах гэж явсан. Тэр нь жоохон алдаа болсон. Тэгэхээр ерөөсөө дохионы хэл тэгээд анхаарал юу гэвэл маш сайн маш шаарддаг тий. Анхаарал болгоомжтой байхгүй. Энэсээ дөрөг ой модон дотор бол тэрнээс бол сэмээ гаргаж болохгүй, тагнуул хийж болохоор ядаж байгаа. Нэг дуудаж болохгүй. Тийм учраас тэгээд буруу ойлголцсон. Тэр нь их тэгээд яг ярихлаар хөгжилтэй юм шиг. Бас сургамжтай. Сургамжтай. Сургамжтай зүйл болсон юм. Чөлөө цагаараа юу хийж байна? Аль нэгэн спортоор хичээлдэг үү? Ер нь хобби юу вэ? Таагаар уу? Хэр их ер нь чөлөө цаг гардаг вэ? Гэрээ цэргийн албанд. Ер нь бол өдөр тутмынхаа үйл ажиллагаа, ингийн өдөр тутмын үйл ажиллагаа яваад ажил тарснаас хойш өөрхөн чөлөө цаг гаргах гэдэг. Тэгээд гүйж болно. Ер нь бол өөрөө хүссэн цагаар тий. Жимдээ орж хичээлж болж байна. Манай гоор гаднаа гэсэн бөмбөгийн талбай тий. За. Тэгээд ингээд тарж хувцас зулчаа цагаа очоод гэдэг нь очиж. Тэгээд жим бэлдэрчлүүлэх техник. Одоо багж байгаа тэгээд жим лөгөө ороод. Энэ бол одоо уулын цэрэг ер нь уулын гэхгүй цэргийн албаагч болоод бие бэлтрийн хөгжил сайтай байх хэвээр. Тэгээд өөрт оногдсон норматив гэж байгаа. Тэрийгэ биелүүлэх чадвартай байх хэрэгтэй болохоор байнгын бэлтгэлтэй байдаг.
За тэгээд инхийсэх болоход ажиллагаанд явах гэж байгаа гэж байна. Тэгэхээр Монгол Улсын зэвсэг түвшний инхийсэх болгочдын цэргийн албаагчдын ер нь бол гадаад хэлний мэдлэг бол маш дээшилсэн. Тэгээ та гурийн хувьд бол одоо гадаад хэлний мэдлэг ямар мэдлэгтэй байна? Одоо сурж эхэлж гин үү? Эсвэл сурыг гэсэн зорилго тавьж гин үү? Энэ талаасаа яриач. Тэр тал дээр бол манай анги одоо өөрсдөө дотооддоо хэлний сургалтуудыг зохион байгуулдаг. Анги дотооддоо тий анги дотооддоо хэлний сургалтуудыг зохион байгуулдаг. Ямар Дөрвөн хэл дээр Герман, Англи, Орос. Тэгээд Герман, Англи, Орос. Нэг нь юу вэ? Солонгос. Энэ дөрвөн хэл дээр байдаг. Тий анхаш ер нь бол анхаш суурийн тавьдаг нь л гэсэн. Англи дээр өөрөө хүсэх юм бол энэ дөрвөн хэлнээс сонгоод сурахын суралцж болдог тий. Тэгээ бас манайх чинь эхнээс гадна өөрсдөө анги дотор бас уулын алхал. Тий. Тэр дөрвөн спортын тим клуб гэдэг уулын гэж хэлдэг. Та аль алинд нь явдгийг, аль хэлийг сонгов? Та гурав. Би юу гэх юм бол одоо Гардангийн секц байна. Тэгээд англи мэсгэлт энэ хоёр секц нь байдаг. Хоёр ихрийн хувьд. Миний хувьд бол бүх үндэсний бүх. За. Тэгээд англи хэлийг сонгов. миний хувьд болохоор уулаа хаа тэгээд англи тэрийг сонгосон үү? Тэгэд өөрийгөө хөгжүүлэх боломжууд нь манай ангид бол нэлээд байдаг. Тийм байна. Та гурав чинь тэгээд зэвсэг түвшний 32 дугаар ангиас төрийн торгон цэрэг байсан он жоод байна шүү дээ. Тий. Төрийн торгон цэрэгт он жоод байлаа. Яа одоо тэгээ бас ингээд үргэлжлүүлээд одоо тэгээд бас анхны гэрээ цэргүүд гээд ер нь бол бидний түүх ингээс бас ярихлаар бас заримдаа ингээд бахархмаар гоё хүн сонсож штэ. Бас хэр баргийн аавын хүү бас нэг тийм одоо анхны тусгай бичний тэгээ бас тусгай бичний тусгай ангийн тусгай битлэний анхны гэрээ цэрэг болоод бас тийм бас одоо бол байх болсон. Жилдээ тэгвэл нэг удаа амарч тийм шүү дээ ээлжийн амралтаараа тийм. Ээлжийн амралтаа хаана яаж өнгөрүүлв та гурав? Одоо энэ жил амралтаа авч байна. Энэ оныхаа амралтыг авч байна уу? Тийм. Модлон болохоор цагаан сараар амарсан. Тэгээ цагаан сараар яг тэр чин хэдэн дэлээ цагаан сараас 3 хоног өмнө авдаг хаа. Тэгээ нэг аавч дэлэхгүй байжгаад гинтэйсэн зэрэг тий баг гинтэй мэлгэж хаа. Тэгээ утсан бас аавч их гоё хэлсэн. Их баярлсан. Чадахгүй хаа дээлж амралт өгөхгүйсгүй нэг хатлаалцаж байж гинт яваад байна. Тэгээ гинт яваадсан. Тэгээд өгөн бүтүүний урдч бүтүүний урд тэгээд гинт ороод бид нар ч болохоор цагаан сараар яагаад амралтаа авсан. Нэг жил нөгөө цэрэгт байсан болохоор аав ээж тэгээд залгаж чадаагүй болоод яг цагаан сараар амралтаа авъя гэдэг. Сандаа өгсөн. Бас ангийнхаа удирдлагт ингээд өөрсдөө боломжтой саналаа бас хэлтгэнгүүд удирдлага чинь бас яг таарал шийдлээд өгч юм тий. Зөв. Бас их уян тийм боломж байдаг юм. Хоёр ихний хувьд тэгээд гэртээ аавч дээр авч цагаан сараа гаргасан уу? Аавч нь хаанах вэ? Дадалтаа яа. Тий аймгийн дадалсан. бид тэрийг ээж аав тосож явсан. За. Аймаг дээрээс тосоод авсан. Хотод дээр тосч авсан. Аав ээжээр ирнэгээд бүр догтлоо. Хотод ирсэн байсан. Зөв. Хоёр очихгүй би тэр очие гэл. Тэгээд бүр хотод ирд тоссон юм. Зөв. Саан сараар бид нар авралт өгөхгүй юм шиг байна гэдэг. Тэгээд хэлсэн чинь бид хоёр ирэхгүй бид хоёр очие. Аав ээж хотод ирсэн байсан. Эхний жилийн амралт тэгвэл их гоё өнгөрсөн шүү. Айл их хийсэн үү таарав. Өмнөх жил нь хугацаа сэргийн албанд байсан болохоор дараагийн жил нь айл их гэсэн баг тий. Албан их орох. Хамаатан саднаараа л. Одоо тэгвэл энэ жилийн амралт чинь бол их гоё. Намрын налгар өдрүүдээр амрах юм шүү тий. Одоо ингээд ажиллагааны өмнөх бэлтгэлд гарахаас өмнө ингээд ангийн захирагч угаасаа одоо нэг жил ажиллагаанд өрг гүйцэтгэнэ дараачлах амралтыг авч чадахгүйгээд ер нь өмнө нь олгоч амраад ирээ гэдэг байсан шүү дээ. Өмнөх бэлтгэлд гарахаас өмнө ингээд амраад өөрийгөө сайн бэлдэж чаа тэгээд ороорой. тэгээ аав ээжтэй уулзчаад Аав ээжтэй туслаад идэх юм өгч гэсэн туслаад амралтаа яаж өнгөрөх гэж байна? Аав ээжтэй яаж туслах гэж байна? аав ээжтэй баш хадлагын авч өгөн дөө. Хадлан дижэлийн амна хадлан гэдэг чинь бас том ажил тий. Тэгээд яг Таад чинь нөгөө цэрэгт ирэхээс өмнө бас нэг яг нөгөө малж ясан аж ахуйтай ойр байсан болохоор одоо тэгээд
боломжтой ажиллаа хийхэд одоо бас асуудал байхгүй л гэсэн. За дээр нь одоо ингээд цэргийн албаагаад ингээд байнгын бэлтгэлтэй байгаа олсон ч тэгээд би өлтрээд бол тэгээд янз юм байгаа. За үндсэндээ ингээд цаа цэргийн 1 жилийн албыг хаацсан. Гэрээ цэргийн одоо албаа 1.4 сар хаацсан. Ингээ 2 жил гараа албаачлаа. Үеийн одоо энгийн байгаа найзуудаасаа тий үеийн залуусаасаа ингээ харьцуулж үзвэл ер нь өөрийгөө яаж дүгнэх гэж юм тэгж боддог. За би энд ирснээр юм байна. Тэгээд амралтаараа очиод ингээд энгийн байгаа найз нараа ингээ харахаар ингээ харьцуулах тийм бодол төрдөг. Төрөлгөө яах вэ? Бид нар чинь цэцчний 32 дараа ингээд алба хаасан. Тэгээд тусгайчтай ингээд гретер гарсан байр. Бид нар чинь цог ажиллаж байгаа л гэртээ очих юм найзаж жоох юм гэж. Тэгээд ер нь бол тэгээд яваахаа юм шиг. би өлтрээд ингээд дараа илүү ч юм шиг төрлөг. Өндөр хүмүүстэй байж цог очих. Байж очсон юм шигсэн. Одоо нэг хугацаа зэргийн төрийн торгон зэрэг гэж бодоо. Жигд өндөр. Тэ. Яг тэгээд нэг баахан өндөр хүний донд ажгаад ингээд Гэртээ очих ингээд гэр мэрж явахлаар. Хаасан дотлоо байгаа юм. За. Тэгээ ер нь бол хүмүүс амар жижиг харагдаа. Тэгээд яг ингээд үеийнхээ хүмүүст харьцуулах ч яах вэ? Миний бодол байдаг. Тэгээд ер нь бол ингээд хугацаа зэргийн албанд яваад дөрвөлжлүүлээд гэрээ зэргийн албыг хаагаад ингээд явж байгаа нь миний хувьд бол нэг тийм алдаж барьсан зүйл бол байхгүй. Хэрвээ их сургууль сурыг бол одоо өргөжлүүлээ сурж болж байна. Тэгээд гэрээгээ дуусгаад энгийн болж байна. Тий, гэрээгээ дуусгаад энгийн болоод их сургуулиудаа сурч болж байна. Эсвэл өргөжлүүлээд армийн хүн болж байна. Тий. Чаар муу царай скол гэрээгээ сунгаад гэрээтерээ Дахиад гэрээгээ сунгаад 2 жилээр албаа хаалгаа юм тий. Ерөнхийдөө маш уян хатан яаж болох Давуу талтай. тийм давуу талтай. Ер нь бол тэгээ гэрээ зэргийн алба хаачаад хааснараа тэгээд цаашаа заавал цэргийн болчин гэсэн үг биш үү штэ. Яг нэг тийм шаардлага Хоригдлуулсан мөнгөө гэсэн бол тийм байхгүй өөрөө гарч болно болж байна. хоригдлуулсан мөнгөө хадгалаад албаа дуусгаад хоригдлуулсан мөнгө хоригдлуулчих юм байна. Дээр нь их хэсэг хөлх ажиллагаанд өөрөө гүйцэтгээд Тэгээд байх уу? ярьчих юм байна. Санхүүгийн асуудал бас хоригдлолтой болчих юм байна. Тэгээ ер нь бол эсвэл өөрөө сурж болно. тий. Дээд сургууль сурж болно. болох юм байна тий. тэгээ манай бас нэг он жоо сая хугацаа зэрэг албааж захтаа их сургуулаа төгссөн. Окей. Тэгээ Улаанбаатар их сургуулийг дуурн зөвхөн судлаач мэргэжлэр төгсөө бакалаврын зэрэг хамгаалсан байгаа. Одоо өөрөө магистратанд гэж ярьдаг шүү дээ. Бас том зорилго тавьсан юм шүү дээ. Ер нь цэргийн нөхөрлөлийг одоо юу гэж боддог? За ер нь бол онжууд тий нөхөрлөл бол маш үнэтэй. Цэргийн нөхөрлөл маш үнэтэй. Тэгээд одоо яг нөхөрлөлийг яаж олж авч байна? Тэр талаараас сонсогч дүүнэртээ бас үеийн залуустаа бас ярьж сонирхолтой. Нэгнийг зовж явах үед бид нэр бүгд зүгтэй байдаг. Нэг манай асуудал гарахад бид нэр бүгд хүлээд одоо даагаад ордог. Тэгээ нэг нь бол ингээд одоо сэтгэлс нагаар хүнж эсвэл ингээд янз бүрийн асуудалд орж байгаа тийм бид бүгдээрээ орцсон шиг нэг тийм байдлаар Тийм. өмнөөс нь санаа зов Мөнгөний байдаг бүгд санаад байна. тэгээ бүгд Айл олохгүй болохгүй нь. тиймэрхүү тий. Тэгээд ер нь бол тэгээд зоох цагт Нөхрийн санаар тань наа гэдэг шүү. тэгээ одоо тэгээд ингээ хамт таад гээд одоо аль хаажгаад ингээ зарим нь халагдаад очих тэр ингээ хайртай хүн салаа яцсан шиг марж баймар. Ir ч бас Үгүйдэгтэй. Тэгээ өгөөлөгдөө хаяа ажилласаа зарим нэг тийш хот яваад тэгэл ирэхэл амар Би нэ сансаа. тэгээ санцаа бүр нэгнээс сургалт мургалт болоод ингээл тараад явчих Талбад тийш томилогдоод яваад эргээд тэгж хийж ууцгаа. байгаа нэг эргээл ингээл нэг яг цуглах гэдэг арай Дээрээ цуглаа. анги дээр нэг дүнгийн цуглаад ирээл гот нэг наас огт чамаар юм яа чи нэг болж юу болсон гээл. тэгээд хүмүүс чимээг хаашаа тэгээ жагс макс гэдэг жагсаа батар яриа тэгээд загнуулаад тэгээд нэг жоохон дэвчиж чадахгүй жагсаал дотор матар юу байна гэдэг тэгж байгаа загнуулаад тийм их Сансаа. бүр санцсан нэгнийгээ бүр өгөөлөд ярихын төс бас хамт ахлаар манайс ч бас баян хэрэлдэж штэ тэгэл авгаа нөхшил тэгээ шингээч гэл хэрэлдэж тэг яг ингээд явж яваад эрэнгүүт салаад ирэхээр би нэгээ санаад. Үгүй лээ. Тэгэл Энэ бол арга гэртэйгээ бол тэгэл чөлөөтэй асуудалгүй холбогдож байгаа. ямар ч Яг оцоор ахлагч нар шиг байнгын бүрэлдэхүүн шиг. байнгын бүрэлдэхүүн тий. Чөлөөтэй тий. тэр нь бол баян Гэрээцэг
Бас учраас бас тийм даваа талтай. Зэвсэг түвшний уралдаан тэмцээн. Ер нь бол тэгээ тэмцээн уралдаанд тэр оролцож. Ер нь бас оролцсон үстэй тий гэрээ зэрэг. Оролцож 2020 онд зэвсэг түвшний урагшил оруулах зэрэгчлэлтийн уран төрөл тэмцээнд оролцсон байгаа. Тэгээд Уран төрөлтийн тэмцээн гэхээр юу вэ? Буудлага, Горнат гүйлт, тэгээд Гүйлт гранат. тий. Чиний хувьд Миний хувьд яаж үзсэн нь? ер нь бол яг тодорхой хэмжээний медаль бол авч амжаагүй. Гэхдээ тодорхой хэмжээнд өөртөө бол амжилт үзсэн. Ер нь бол оролцоод хөрвүүлээд дараа дараагийн уралдаанд тэмцээнд яаж оролцвол тэр нь болох вэ? Ер нь боломжтой гэдгийг өөрийнхөө нүд боломжийг мэдэрсэн. За. Яа тийм. Манай хоёр ихний хувьд Битэрийн үед арай оролцоогүй. ангийнхаа тэмцээнд бол оролцож байсан. Тий. Тэгээ манай ингэ тэр нөгөө гэрээ зургуудын донд бас тогтмол уралдаан тэмцээн болдог байхгүй хагас бүтэн санд нь. Соёл хүмүүжлээ. Тэгээ соёл хүмүүжлийн албанаас ингээд гэр үргэлт мөргөлт тэгэл 3000 янз бүрийн тэмцээн зохион. Ер нь бол зэрэгжилтийн төрлөөр зохиодог. Тэгээ заримдаа бол бас ингээд өөр янз бүрийн тийм эсвэл тийм хөгжин тэмцээн зохион. Тийм хөгжин тэмцээн зохион ер нь бол хагас бүтэн санд уудаг цаг байна даа. Чөлөө цагийг бол маш сайхан өнгөрүүлдэг юм шиг. Тэгээд яг нөгөө офицер ахлагч нартайгаа адилхан өглөө анги нэгтгэхэд очиж нэгдэг юм тий. Ажил харахад тэгээд арчсараа гэж байрандаа барьцдаг. Албандаа одоо сэтгэл ханамжтай хэр вэ? Таагаар. За анх яг орж ирсэн нь бол одоо бүр хүлээлтээс давнагдсан. Тийм Үгээрээ ирэх. хүлээлтээс давна гэдэг чинь 100-аас илүү Зөв. Яг чи Сэтгэл ханамж. Сайн байна. тэгээд манай гэрээ зургуудыг бас манай анги удирдлагаас маш дэмждэг. Яаж нээж амьдрал ямар байна гэдэг. Ер нь бол сард нэг удаа заавал ингээд тэр бид нар одоо ингээд ангийнхаа гэр хотгонд байдаг байхгүй. Бид нарт одоо албанд ч юм байр гэсэн үг. Зөв. Ангитайгаа маш ойрхон. Тэ. Тэр чинь бид нар амьдрна. Тэгээд гинхэд бол сар болгоо анги удирдлагаас ирээд ингээд ах амьдралтай танилцаа ямар асуудалтай шийдвэрлэх юу байна гэж санд хүсэлтийг аваад тэгдэг байна. Тэгээ ер нь бол тэгээд ангийн удирдлагатай бол өөртөө таарсан тулгарсан бэрхшээлээ бол ингээд хилээл боломжтой. Тэрийн цаанаас удирдлагаас боломжоор шийдвэрлэж цэрэгт одоо та гурав энгийн байлаа гэж бодъё заяа. Цэрэгт явахаасаа өмнө тий одоо хугацаа цэрэгт явахаасаа өмнө энгийн байлаа гэж бодъё. Тэгэхэд одоо цэрэгт явах уу болох уу гэсэн эргэлзээ бас тохиол байсан байх тий. За одоо ингээд та гурав хувьд бол хугацаа цэргийг хаагаад гэрээ цэргийг хаагаад ингээд дуусцгаа. Яг залууны хувьд бол одоо цэрэгт явах гэж байгаа залуучуудад яг юу гэж уриалмаар байна. Одоо эсвэл хугацаа цэргийн албаа хаагаад одоо яг халагдах гэж байгаа. Одоо гэрээ цэргийн албанд бол ордгийн үү болдгийн үү гэдэг ингээд бодож байгаа шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Ингээд залуучууд одоо хандаж юу хичээлмээр байна. Юу гэж уриалмаар байна. Миний хувьд цэрэгт явах залуучууд цэрэгтээ яваад их орногоо одоо үрсэн тангараа биелүүлээрэй л гэж уриалмаар. За гэрээ цэргийн албыг сонгох гэж байгаа залуучууд гэхэд ер нь бол гэрээ цэргийн алба ер нь их маш гэрэлтэй ер нь их гоё алба байдаг шүү. Тэ ахлагчийн албанд орсноос илүүтэйгээр гэрээ цэргийн албанд ороод мэрэгжлийн цэрэгт бэлтгэдэг мэрэгжлийн ахлагч болоорой гэж уриалмаар л байна л да. Шууд ахлагч биш ингээ мэрэгжлийн цэрэгтэй бэлтгэдэг. Тэгээд мэрэгжлийн болоорой гэж болоорой. 2 жилээр тусгаад ахлагч болоорой л гэж. Тийм зорилго. Армийг сонгох гэж байгаа бол сонгохгүй бол болж чадна л даа. Зөв. Та бүхний одоо энэ шат чатны албаны дуршлагыг бол одоо манай сонсогчд одоо бүгд одоо дор бүрний одоо сонсоод дүгнэлт хийж байгаа. Тэгээд энэхүү подкастаас бол хугацаа цэргийн албаны онцлог, гэрээ цэргийн албаны давуу тал, хэд хэдэн боломж байдаг гэдгийг бас энэхүү подкастаар одоо сонсож байгаа. Юуны өмнө одоо гэрээ цэргийн албаа амжилттай хааж маш өндөр шалгууртай байдаг хийсэх хөлх ажиллагааны одоо шалгуурыг даваад тэгээд хийсэх хөлх ажиллагаанд үүрэг гүйцэтгэх гэж байгаа ойрын зорилгоо биелүүлэх гэж байгаа. 3 залуудаа баяр хүргэе. За баярлалаа. Манай 10 подкастын 2 дахь дугаар энэ хүрээд өндөрлөх гэж байна. Залуучуудаа хандаж, үеийн залуустай хандаж хэлэх, уриалах, одоо хэлэх зүйл юу вэ? За мөн миний одоо асуугаагүй үлдээсэн асуултаа бол одоо
Чөлөөтэй одоо тань микрофоныг үлдээж байна. За ингээд цэргийн алба хаах гэж байгаа залуустаа. Ингэж хэлэхэд Монгол улсын үндэс хуулинд бас иргэний цэргийн үүргээ биеэр хаагаад албаа сайн хаагаарай гэж хүсэх байна. За гэрээ цэргийн албыг хаах гэж байгаа залуустаа. Эсвэл сонгох гэж байгаа, эсвэл эргэлзэж байгаа залуустаа гэж хэлэхэд ер нь бол гэрээ цэргийн албыг хаа. Ер нь маш гоё алба байдаг юм шүү. Маш олон боломжууд байдаг юм шүү. Энийг би бас бид одоо ингээ онжуудаараа өөрийн биеэр эдлээд одоо нийгэмс ажиллагаанд явах гэж байна. Тэгээд олон улсын сургалт бэлтгэл олон зүйлс тамирчлаа. Битгий шалтгаалаа Зүйлс их байна. Тэгээд энэ зүйлсийг бас хараасаа үзээсээ бас бид нартай бас хамт мэдрээсээ хуваалцаасаа гэж хүсэж байна. Бас хүний газар их олон хүмүүстэй танилцсан, газар үзсэн. Танилын Хожууд найзлаа. Найз нөхдөдтэй одно. Хүнтэй харилцаж сурна. ер нь танилын хүрээгээд хэлж яах гэдэг чинь хүчтэй болж байна гэсэн. Нөгөө Монгол ардын зүүрүү байдаг ч тийм. Агтны бид газар үз, Аавын бид хүнтэй гэсэн. тэгэлгүй яах вэ? За баярлалаа гурван залуудаа. За тэгэхээр манай 10 подкастын 2 дахь дугаарт Зэвсэг түвшний 331-р ангийн анги буюу уулын тусгай батальяаны гэрээ цэргийн албан хаагчдын төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань Баян-Хонгор аймгийн Баян-Өндөр сумаас алба хааж буй Загт сүрэнгийн Цэвээравдан, Хинтий аймгийн Дадал сумаас алба хааж буй 2 ихэр гэрээ цэрэг буюу Төвдөөгийн Бэл харцаг, Төвдөөгийн Мэгмрэг үнээр оролцлоо. Ингээд эрхэм гэрээ цэргүүдтэй инхий сахиулах ажиллагаанд нь болон дараагийн одоо чадны албанд нь өндөр амжилтыг одоо хүсэн өрөөё. За баярлалаа ингээд энэ хүү подкастнда урьж оролцуулсан. Тэгээд анх удаа бас юм подкаст гэдэг юм ярилцлагад орж үзэж байна гэдэг сандртаа тэгээд юу ч гэсэн дотроо бас хүмүүст хэлхээсэн, хүргэхээсэн гэж бодож исэн зүйлсээ өөрийн хэмжээндээ бас ярьлаа. Бас үлдээсэн марцсан зүйлс байж магадгүй. Гэхдээ яг тодорхой хэмжээнд өөрөөрөө хүргэлээ. Тэгээд өөрөөхөө бодсон сонсон тунгаснараа хүлээж авах байлгүй. Та гурав бол сайхан чөлөөтэй ярив. Онжоод тэгээд их гоё сэртэй байна. Их гоё харагдаж байна залуу. За баярлалаа. За баярлалаа.